Сайн байцгаана уу? Санхүүгийн энгийн дээр урайтай Сайскор подкастын маань 3 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаарт маань ард санхүүгийн нэгдлийн үүсгэн байгуулагч ГАУ захирлыг урьж оролцуулаад байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч цаг зав зарцуулан ирсэнд маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За баярлалаа. За таны одоо намтардгүй карьерийн замналыг ер нь монголчууд их сайн мэднэ. Тэгэхээр тэр талаар би дахиж асуухад илүү зүбит гэж бодоод сүүлийн үед ер нь та юун дээр илүү төвлөрч ажиллаж байна вэ гэдэг асуултаар подкаст эхлэе гэж бодлоо. Ард санхүүгийн нэгдэл түрүү жил бүтцийн өөрчлөлтийг хийгээд ребранда хийгээд тэгээд бүтцийн удирдлагын баг болвол мөн нэлээ өөр зохион байгуулалт руу шилжиж орсон байгаа. Тэгээд би ард санхүүгийн нэгдэл дээр төлөөлөл удирдах зөвлөлийн гүйцэтгэх үүрэгтэй тийм даргаар нь ажиллаж байгаа. Ард санхүүгийн нэгдэл нь өнөөдөр нөгөө нэг CEO-той ажиллаж ирсэн бол Монгол улсын компани хуулинд байдаг бас нэг удирдлагын арга барилыг ашиглаж үзэхээр шийдээд багийн удирдлагын зарчим руу шилжиж байгаа. Тэгээ баг нь агуур ахлагчтай аль нэг захирал нь одоо очиод тэр багаа ахалдаг. Шийдвэрийг бол одоо хамтын байдлаар гаргаж хамтын хариуцлага хүлээх тийм зохион байгуулалт руу орсон байна. Тэгээд ард санхүүгийн нэгдэл нь банкны хөрөнгө оруулалтын банкны даатгалын нэгтгэлүүдтэй дижитал дэд үтц бит дэд үтцээр дамжуулаад одоо борлуулалт үйл ажиллагаагаа хийх тийм одоо нэг нарийн аргыг бол бид нар туршаад үзээд яваад ирсэн. Тэр маань өнөөдөр үр дүнгээ өгөх ёстой тийм жил гэж харж байгаа бид нар. Нөгөө талдаа ард санхүүгийн нэгдлээс санхүүгийн бус компаниудын санхүүгийн үйлчлэгээ үзүүлэгч бус компаниудын салгаад AI Group гэдэг группыг бол байгуулсан байгаа. Бас одоо зэрэгэлдээ оршдог одоо ах дүү компани гэх юм уу. Тэн дээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэнд бол IT-ийн чиглэлийн, хэвлэл мэдээллийн чиглэлийн, тэгээд манай крипто, блокчейнтэй холбоотой төслүүд, тэгээд манай хөрөнгийн болон крипто биржүүд тэнд бол ингээ хариалагдаад би тэгээд ухаалаг код уулуурхай тэгээд эрчим хүчний төслүүд рүү мөн одоо төрөлжин орж ажиллаж үзэхээр одоо бэлтгэл ажиллаа базаагаад сууж байна. Иймэрхүү сонтой. Энэ бүх дандаа нөгөө ребрендингийн арт хийж байгаа өөрчлөлт, соёлын өөрчлөлт, зохион байгуулалт өөрчлөлт юм биш үү? Тэгээ ребрендинг хийгдсэн арт бол өөрөө тийм час улаан өнгөр одоо илэрхийлээд том гурван хэсгээр арт гэдэг товчлол шиг харагддаг гэсэн бол манай нэр одоо өнөөдөр бол илүү цагаан суурин дээр, саарал суурин дээр хар өнгөөр арт гэдэг агийн томор эрдэ хоёрын бол жижигээр бичдэг тийм логотой болоод урайгаа бол хүчтэй хамттай гэдэг тэр хуучин урайгаа авч үлдээд өнөөдөр энэ шинэ үеийг эхэлж байгаа. Бид нар 12 жилийн дараа ард санхүүгийн нэгдэл одоо бүрэлдэн бий болоод энэ брендийн өөрчлөлтийг бол хийж одоо энэ 26 онд саяны энэ удирдлагын бүтцийн өөрчлөлтөд уялдуулаад ингээд хийгээд дуусгах санаатай ажиллаж байгаа. Би яг энэ асуултыг танаас асууя гэж бодсон. Ребрендинг гэхээр хвчлэн нөгөө нэг имиж ч юм уу логогоо өөрчлөхөөс илүү арт нь асар их нөгөө өөрчлөлтүүд, соёлын бүтцийн өөрчлөлтүүд байдаг. Тэгээ яг ямар өөрчлөлтийг та хийх гэж ребрендинг хийсэн бэ гэж асуух гэжсэн та сайхан хариулчлаа. Тэгээ түрүүний ярьсан нөгөө нэг байгууллага аж ахуйн нэгтгэхээр дандаа хуулиараач тэр нөгөө гүйцэтгэх захирал нь удирдлагыг хэрэгжүүлдэг бол багийн удирдлагыг хэрэгжүүлдэг тийм бас шинэ тогтолцоог бас нэвтрүүлж байгаа юм байна. Тэр надад маш их сонирхолтой санагдлаа. За саяны нөгөө нэг ребрендинг арт гэдэг лого өөрчлөгдсөн байна. Хамтдаа хүчтэйгээ тэр бас гой санагдчихэв л да. Өмнөх нөгөө таны карьерийн замналыг би судлаа явуулсан чинь таны одоо нөгөө энэ тэнхи подкастад орсон одоо хамт хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд ер нь хамтдаа бий болохыг, хамтдаа хөгжиж гэдэг юм итгэл үнэмшил хүчтэй байд юм шиг санагдсан. Тэгээд бүр анхаал одоо хөгжлийн алтан сан гэхээр чинь бас л нэг хэсэг бүсэг хүмүүс нийлж агаад сан бүрдүүлж байгаа тийм хамтдаа хөгжиж гэсэн санаа авч ирсэн байна. За дараад нь хамтдаа хүчтэй гэж хэлсэн байна. Хөрөнгө оруулагч үндэстэн тэгээ хамгийн сүүлэхэд нэг Тэнгэр телевиз дээр таны өгсөн юун дээр нэг нэвтрүүлэгт орсон байсан тийм. Хэмэл
оюун ухааныг хөгжүүлэх тал дээр Монголд одоо төр хувийн хвшил хамтраад ингээд ажиллая, хөгжүүлье гэсэн ийм ураа бас хэлж гэнэ гэж ойлгосон. Тэгэхээр юм хамтдаа хүчтэй, хамтдаа хөгжиж гэдэг энэ итгэл үнэмшил одоо таны хүчтэй байдаг гэж анзаарсан зөв үү? Тэгээ энэ хизэнээс бүр анханасаа л юм байсан уу гэж сонирхож асууж байгаа. Тэгээ хүн нөгөө амьдралдаа дандаа сонголтууд хийгээд явдаг. Дандаа салаа замууд дээрээ сонголтууд хийгээд явна. Тэгээд би яагаад ч юм одоо нарийн учир шалтгааныг мэдэхгүй. Ер нь бол дангаараа ганцаараа юмыг эхлүүлээ гэж ердөөсөө бодож байгаагүй. Одоо нэг жоохон бахта, оюутан бахта одоо хүн болгоны барта диското болоо гэдэг 90-ад оны дундор. Тэгэхээр найз нараа уралдтал ялээ цөмөрөө нэг $1000 яаж хийж байгаад ингээд нийлүүлээд нэг бар төрөслээд ингээд ажиллуулж үзэхгүй нэргээл явдаг байсан. Нэг фитнес клуб 97 онд байгуулахад бас нэг Америк хүнтэй хамтраад хийжсэн. Ганцаараа бол хий гэж өрдөөс юмыг бодож байгаагүй. Тэгээд өөрөө би айлын том хүүхэд тэгэхээр нөө дүүнраач гэсэн юм руу ингээ уруудтаад айлын хамтдаа өнөөдөр тийшээ явъя, хөдөө явъя, хамтдаа ийм компани эхлүүлээ. Та нар энд ороод дараад ажиллаач гэдэг. Одоо бүр багасаа л эхлээд тэгээд ажиллаж эхэлсэн. Зүгээр хамгийн илэрхий нөгөө эхний амжилт бол нөгөө хадгалан зээлийн оршин дээр гарч ирсэн. Coalition of Youth for Development and Networking буюу KEDAN гэдэг ингээд нэрийг товчлоо. Coalition of Youth for Development and Networking гэхэлэр бас одоо networking гэдэг үг одоо хүн болгон ашигладаг болсон. Коалиц гэдэг нь өөрөө бас одоо хамтрал гэсэн утга. Залуучууд нийлээд нэгдээд хөгжлийн төлөө цөмөр хамтдаа явъя гэдэг анхны Монголын хадгалан зээлийн оршийг 97 онд байгуулж байсан. Тэнд бол 10 хүнийг олж авахын тулд $100 нийлүүлэхийн тулд бүтэн жил явж байсан. Орой болгон ажиллаа тараад Монгол онгоноос ажиллаа тараад гэртээ арихгүйгээр хүмүүсийг цуглуулад уулзалт хийгээд хоршооны тухай ойлголтыг. Хоршоо гэдэг нь бол хоршин хамтран ажиллах тухай байгаа. Тэгээ тэр маань өнөөдөр KEDAN гэдэг энэ хоршоо амжилттай үйл ажиллагаа явуулж байгаад би айгүйх дуртай байдаг. Хараад ингээ бахархдаг. Тэр бол миний өв одоо миний энэ улсад үлдээж байгаа бас нэг тийм мөр гэж бол харж байгаа. Өнөөдөр хоёулаа нөгөө хасын хөлгүүдийг энэний дараа үзчихье гэж байгаа. Тэгэхээр тэр хасын хөлгүүд маань бол өөрөө нөгөө багийн спорт сакс гэдэг бол тэгээд тэр багийн спортыг хөгжүүлье гэд би нөхдүүдтэйгээ нийлээд хасаас дэмжиж одоо болохгүйгээс нь болтол нь ингээд явуулсан. Тэгээд тэр клуб өнөөдөр амжилттай яг Монголын анхны саксны клуб болоод өнөөдрийг хүртэл ингээд тэр ирчээ алдахгүйгээр 12 дахь удаага авраг болох гээд ингээд явж байгаад бол түлхэх баяртай. Өнөөдөр 3-ыг өрчих 3-аар манай залуучууд олон улсад ингээд Монголын нэрийг гаргаад ажиллаж байгаа нь бол өөрөө тэр бидний хамтын бас нөгөө итгэл үнэмшил гаргаад бий болгоод монголчууд багийн спортод бас ялна дийлж болно гэдгийг харуулах тэр санаа маань ингээд биелээ болж байгаа бол туйлын барьд. Өнөөдөр дүүлийн 2020 гэдээ бас хөлн бөгт бид нар хаст бахта мэддэг чаддаг залуучуулаа урайлаад компаниудыг урайлаад цөмөр хамтдаа энийг ингээд 2020 онд монголчууд хөлн бүгээр амжилт гаргая гэдэг ингээд ажилласан. Тэгвэл тэр нь үр дүн өгөөд өнөөдөр дүүлийн 2020-д одоо танай энэ компанич одоо ажиллаж байгаа залуучууд донд тоглож исэн сургуулийнхаа багт ороод тэмцээнд ороод ялж исэн ч хүмүүс байгаа гэдэгт бол би итгэлтэй байна. Хөгжлийн алтан сан Хас банк бол өөрөө 6 төрлийн бус байгууллагын бас хамтрал байсан. Өнөөдөр ард гэж нэр бол өөрөө нөгөө ард аюуш гэдэг шиг ганц хүний ярихгүй ард гэдэг маань бол одоо энэ ард түмэн гэдэг утгаар нь бид нар бол нэрээ аваад тэгээд хүчтэй хүн болгон хүчтэй нөгөө ард аюуш шиг тэгсэн мөртлөө хамтдаа гэ бүгдээрээ нийлээ шүү. Тэгээд хөрөнгө оруулагч үндэснийг цогцлон шүү гэдэг ийм санаа явж байгаа. Тэгээд энийг бол бид нар амжилттай одоо ухуул сурталчилж ойлгуулж хүмүүсийг урайлан дуудаж явж ирсэн. Тэгээд 26 онд бол энийг бүр том амжилтанд хүргье л гэж байна. Яг хөрөнгө оруулалтын үндэстэн одоо энэ санаачлах хөдөлгөөн нь орон нутг руу тэлж байгаа юм байна гэж би ойлгож харсан.
Тэгэхээр одоо эхэлсэн он нь болохоор ингээд таны юг харахаар ингээд 30 гаруй жил ингээд банк санхүүгийн салбарт ажилласан байна те. Энээс нэлээгүй одоо жилүүд нь яг хөрөнгө оруулалт үндэстэн бий болох энэ хөтөлбөрийг санаачилж те одоо цаг сэтгэлээ зориулж ажилласан байна гэд анханасаа ер нь яг ингээд эхлүүлээ гэсэн анхны сэтэл нь юу байсан нэгдүгээр асуулт. Хоёрт нь болохоор яг монголчууд ямар болчихсон бол таны энэ хөтөлбөрөөс таны одоо харж агаар сайхан яг биелээ 100% ч юм уу те 110% биелээд монголчууд хөрөнгө оруулалт үндэстэн болцсон байна гэж та хувьдаа дүгнэх вэ? Яг хүн болгон бол өөрсдөө өнөөдрийг хүртэл бол дандаа мөнгөний төлөө ажиллаж ирсэн. Цалин авдаг, компани эхлүүлээд ашиг хүртэнэ гэдэг. Тэгээ тэрнийхээ төлөө ажиллана. Аз жаргалтай байх амьдрал өөрөө ингээд нэг хүн өнөөдөр сонголт хийдэг гэж ярьсан. Тэгээ амьдралын өөрийнх нь утга учир нь яг юу байх ёстой юм бэ гэдгээ залуу байхдаа ойлгочвол хүн зөв сонголтууд хийгээд явах болов гэж бодож байгаа. Зөв гэдэг нь одоо нэг хүн зөв нөгөө хүнд бурууч байж болно шүү дээ. Тэр бол харьцангуй ойлголт. Тэгээд хүн болгон өөрсдөө дор бүрнээ тэр замаа олж авах ёстой. Би яагаад амьдарч байгаа юм? Миний энд ирсэн утга учир юм. Би өөрөө эцсийн дүндээ ингээд нөгөө А цэгээс Б цэг рүү аялаад эцсийн дүндээ юунд төрөх гээд байгаа юм бэ гэдгээ айгүй тодорхой ойлгочвол хүн зөв сонголтуудыг явуулж. Бид нар нэг цэг дээр ингээд эхлэнэ, төрнө. Тэгээд нөгөө цэг рүү ингээд явсараад нэг цэг дээр очиод дуусна. Тэр хоорондоо юу мэдрэх вэ гэдэг нь айгүй чухал. Тэрийг ойлгочвол би ихэнхдээ хүмүүсээр би маш аз жаргалтайгаар өдөр болгоно энэ аяллаа хийгээд өдөр болгоноосоо таашаал аваад тэгээд өдөр болгон хийдэмий цагаа өнгөрүүлээгүй хин нэгний гомдоогоогүй хамгийн аз жаргалтай байж байгаад ингээд өдөр болгон одоо орондоо орохдоо дүгнэлт хийгээд иж болно шүү дээ. Өнөөдөр би өөртөө хангалттай сайхан амьдарчлаа гэдэг. Тэгээд сэтгэл ханамжтайгаар би худлаа ярьсангүй, уулгаа ярьсангүй, энэ нэгний гомдоосонгүй хайртай бүхэндээ ингээд сайхан урам зориг өгөөд хуваалцаад тэгээд оройн 50 сайхан ингээд унтаад маргааш нь босоод дахиад энэ бол нөгөө миний амьдралын хамгийн сүүлчийн өдөр шиг амьдрна гэдэг. Тэгээд тэрнээсээ ингээд таашаал аваад явчихвал айгу миний хувьд бол одоо амьдралын маань утга учир тэнд байгаа. Тэгвэл өнөөдөр би цагаа юунд яаж зарцуулах вэ гэдгээ маш сайн сонголт хийх хэрэгтэй болно. Өнөөдөр одоо нэг цэцэрлэлтэйгээ ингээд сайхан Science Core дээр ирээд подкастт сууна хийн. Энэгээр бол би тодорхой хэмжээний мэдлэг, мэдээллийг, тодорхой хэмжээний урам зоригийг одоо намайг миний суугаар сонсгоо болцсон сонсдгоо тийм хүмүүст ингээд хүргэжүүл тэд нар бас нэг юм бодоод бол амьдралдаа зөв сонголт хийж эхлэх юм болоо гэж бодож байна. Эцсийн дүндээ Монгол улс бол сайхан хөгжилтэй улс болох хэрэгтэй. Хөгжилтэй гэдэг нь хоёр утгатай. Хөгжил дэвшилтэй нөгөө талдаа зүгээр инээд хөөр баясал хөгжилтэй гэдэг тэр хөгжилтэй Монголын төлөө Баян Монголын төлөө цөмөр ажиллаж байгаа. Баян Монгол гэдэг нь нөгөө Монгол хүнийг хэлж байгаа. Тэгээд улсаа бас хэлж байгаа. Монгол гэдэг чинь хоёр утгатай шүү. Тэгээд Монгол хүн ард нөгөө талд нь Монгол улс гэдэг ингээд. Тэгэхээр Баян Монголыг цөмөрөө босгоно гэдэг нь нөгөө Иргэн Баян бол улс баян гэдэг ингээд явдагтай адилхан. Цөмөрөө тэрний төлөө явах шүү. Тэгээд миний нөгөө нэг амьдралдаа хийсэн хамгийн анхны тэр сонголт бол би ганцаараа баян байх бол айгүй утгагүй юм байна гэдэг л одоо ойлголт байсан. Бид нар бүгдээрээ баян болвол би хамгийн аз жаргалтай байна. Яг бол миний хүүхдүүд айгүй гоё орчинд өснө, гоё найз нөхөдтэй, гоё хүрээлэлд, аюулгүй байдалтай хэн нэгний занал хийл дотор хараал одоо зүхлийн дунд биш юм. Гоё баян чинэлэг тийм нийгэм байна шүү дээ. Одоо Норвегт ч юм ингээ хүмүүс нь бүгд айгүй сэтгэл хангалуун. Финлянд ч юм хамгийн аз жаргалтай улс болоод ингээд явцсан. Тиймэрхүү байдлаар ингээд нөгөө Монгол улсаа хөгжүүлчих боломжтой юм шиг санагдаж байгаа. Тэрийг л хийгээд яваад байна. Бүгдээрээ нөгөө ядуу улсын юу хамгийн баян хүн байхын төлөө биш. Баян улсын зүгээр л нэг ердийн дундаж иргэн байхад хангалттай болчихж байгаа байхгүй. Бүгдээрээ баян гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бол нөгөө тэр нэг лааны гэрлэр зүүрлээд байдаг. Юу гэхээр нэг лагаар ингээд тойруулаад энэ 1000 лаг ингээ хасаахад тэр өөрөө тэр орчин болвол гэрэл ингээд гэрэлтээд ирнэ.
Гэхдээ нөгөө анхны ашигласан лааны гэрэл чинь өөрөө бүдгэрхгүй, хорогдохгүй. Тэгсэн мөртөө 1000 лаг асаачиж байгаа байхгүй. Тэгэхээр тийм үгийг нөгөө жоохондоо сонсч байсан. Тэгээд энэ бол би энэ бодож байгаа санаж байгаагаа хийгээд яваад энэ мэдлэг одоо мэдээллийг энэ урам зоригийг залуучууд өгөөд яваад игээд ингээд ийм подкаст гэж үг байгаагүй үед бол лекц уншаа яваад байдаг. Монголоор тойроод Зөв банк, Кас банк гэдэг ингээд уншлага болтолны явуулсан. Тийм түүхтэй. Тэстэ гоё. Тэр саяны лааны нөгөө нэг жишээ аналог айгүй гоё л да. Та тэгэхээр нөгөө 1100 хэдэн сая хүнд л одоо гэрлийн нас авах явж байгаа юм зоригтой хүн байна гэж харлаа их гоё санагдаж байна. Одоо ингээд санхүү гэж ярихаар одоо ялцчихв. Хүний хувьд гэх юм одоо амьдралын нэлээд олон чухал талбарууд байгаа л тий. За гэр бүл, эрүүл мэнд, карьер, тий, сүсэг итгэл үнэмшил гэл санхүү карьер бол яалтчгүй нэг чухал хэсэг нь тий. Хэдийгээр эрүүл мэнд сайн байлаа гэх нөгөө талаа санхүү нь хангалттай биш байх юм бол амьдрал нэг л дэгэн донгоо яваад байна тий. Тэгээ та яг энэ салбар дээр айгүй олон жил ажилласан байна. Ингээд нийтлэхээр нь монголчуудыг хараад ахаар ер нь мөнгөтэй холбоотой одоо итгэл үнэмшил тий жоохон андууч гэдэг юм алдаатай итгэл үнэмшил юу вэ гэж харж байна. Эсвэл монголчууд маань ингэж бодхоол нэг болчдөг бол энэ үйлийг хийхэл болчдөг бол хэдүүлээ сайхан тий хөрөнгө оруулагч үндэстэн болох гэдэг байгаа маа гэж ботсон нэг нийтлэг зүйл юу вэ? Таны ажигласнаар. Гэхдээ ер нь бол улс орон бол нэг бусдуудтай нэг харьцангуй байдлаар л харна шүү дээ. Тэгээд ижил хараатай эхэлж исэн энэ социализмын үеийн улсуудтай ингээ харьцуулахлаар манайх маш сайн явж байгаа. Өнөөдөр өөрсдөө бид нар Казахстантай жишээтэй гэдэг чинь айгу сайн байхгүй. Яг бол бид нар Узбек, Киргиз одоо бусад энэ зөвлөлтийн улсуудаас дээгүүр гарсан. Зарим зүүн Европын улсуудаас дээгүүр гарсан. Нөгөө Казах бол өөрөө айгу баян баялаг ихтэй тийм улс байсан. Социализмын үед. Тэгээ өнөөдөр бол бид нарт тэдний тоонуудыг хараад өөрсдөө тоог харахаар бол тийм хол тасарсан юм байхгүй. Мэдээж хэрэг биднэрт бол өөлөх, шүүмжлэх, өөрчлөх, янзлах, сайжруулах зүйл маш их байна. Хамгийн түрүүнд ингээд нөгөө хөрөнгө оруулагч үндэстэй ингээд ярихлаар би одоо сүүлийн 20 жил ингээд точгол ярьж байгаа. Эхлээд бид нар энэ зүрх сэтгэл доторхоо нэг сайхан ариусгаад цэвэрлээд авах шин. Тэр муу бодол санаанаасаа ингээд салаад. Тэр бол хамгийн ихний хөрөнгө оруулалт болно. Иргэдийн хувьд тэр уур бухимдал, стресс, атаархал байхгүй болсон. Тэгэд хөдөлмөрлөх, тэр хөдөлмөрийг бишрэн шүтэх, тэгэд хөдлөх, тэгэд хөдөлж иж амжилтанд хүрдэг гэдэг тэр нэг ойлголтыг нийгэмдээ бүгд дээр доргоо ойлгож байгаа. Финляндууд тийм хөдөлмөрч улсууд, Норвегиуд тийм хөдөлмөрч улсууд, Сингапурч бол тийм хөдөлмөрч улсууд, Японч бол хөдөлмөрч улсууд. Хөдөлмөрийг бишрэн шүтсэн тохиолдолд нийгмийн үнэт зүйл болсон тохиолдолд бид нар залхуурлаас салсан тохиолдолд бид нар хөгжинэ. Энэ бол зүрх сэтгэл. Дараа нь хөрөнгө оруулалт бол мэдлэг мэдээллийг тархиад сэнгэлж байгаа. Мэдлэгийг бол бид нар олж авч болно. Хаанаас олж авах вэ? Мэдээлэл хаана байж гэнэ гэдгийг бол бид нар одоо энэ интернетийн тусламжтайгаар маш шалбархан хурууныхаа үзүүрээр ингээ мэдээлэл төр ойрхон байж болно. Тэгээд зөв оновчтой одоо шийдвэрүүдийг мэдлэг болон мэдээлэл төр тэр хоёрын одоо огтлцоог бий болгож сурсан тохиолдол. Knowledge тэгээд нөгөөх нь information. Энийг ялгаж салах арга хэрэгтэй. Тэгээд энийг нөгөө мэдлэгийг хөрөнгө оруулалт юм. Мэдээлэл хаанаас олж авах уу гэдэг тэр аргачлалыг бол бас хүн өөрөө тогтоож сураад авах хэрэгтэй. Тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад дараа нь энэ санхүүгийн хөрөнгө оруулалт. Одоо нөгөө хөрөнгө оруулалт гэдэг юм чи орж ирнэ. Тэр хөрөнгө оруулалт нь бол одоо компанид хөрөнгө оруулалт хийж болно, банкнд хадгаламж нээж болно, тэтгэврийн санд дансаа нээж болно. Тэгээд тогтмол ингээд ийм үнэт зүйлүүдийг өөрийнхөө ой ухаанд зүрх сэтгэлдээ хийсэн хүмүүс бол нөгөө манай нэг нөхрийн apprentice гэх шоунд дэр ялж ирсэн нөхрийн хэлдгэр ихэрч биш, багаарч биш, өдөр бүр ингээд цааш нь мөнгө хийгээд байх шин. Хувьцаанд нэг ширхэг гэдэг юм уу, өдөр болгоно нэг 10,000 төгрөг хэмнээд хадгаламжиндаа хийгээд байх юм уу, тийм хөвшилтэй болоод тэр мөнгө нь бүтээлч тийм салбар руу зурчлалдаж одоо чиглэж ороод үндэсний одоо
энэ бүтээмжийг, эдийн засгийн бүтээмжийг дэвшлүүлэх тийм ажил явагдах хэрэгтэй. Тэгэхээр банкуд бол зээл өгнө, хөрөнгийн зах дээр бол одоо хүмүүс бонд босгоно, тэгээд одоо үйлдвэрээ эхлүүлнэ, тэгээд хувьцаагаа гаргана, IPO хийн, тэрнгээрээ дахиад нөгөө ажлын байр бий болгоод дахиад одоо Монгол улсын өрсөлдөх чадварыг дэвшлүүлсэн, эдийн засгийн бүтээмжийг дэвшлүүлсэн тийм хөрөнгө оруулалтыг хийх дотоодын хүчнээс бид нар. Гаднаас зээлнэ гэдэг чинь бол бид нар гадны мөнгийг өсгөж өгч гэнэ гэсэн үг шүү. Тэгэхээр бид нар өөрсдөө ард иргэд нь мөнгө хадгалаад тэр мөнгөө Монгол улсаа хөгжүүлэх төслүүд рүү ингээд зуучилдаг юм төгс төгөлдөр механизмыг бий болгох хэрэгтэй гэдэг үднээс би бол одоо хөрөнгийн биржээс ажлын гараагаа эхлээд банк санхүүгийн салбар тодорхой ажлуудыг хийгээд буцаад хөрөнгийн зах руу орж ирээд энэ чинь шинжилгүүдийг бол хийж байгаа. UBX гэх бирж төрөнг оруулалт хийсэн. IDAX гэх биржэд крипто валютын биржд бол хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд нөгөө талдаа болохоор энэ ч нөгөө блокчейн, крипто, токен гэдэг асуудал бол өөрөө тэр санхүүгийн зурчил, мөнгөний мөн чанарыг өөрчилж байгаа, бүтээлчээр түүээж байгаа тийм инновацууд. Тэгэхээр өнөөдөр банкныхаа салбарыг, хөрөнгийнхаа захыг бид нар инновацаар түүээж өмнөх уламжлалт тогтсон 3, 4, 500 жил болсон тогтолцоог нурах ажлыг хийж яах гэсэн үг бэ? Disrupting гэдэг чинь түүээ гэсэн юм байна тий. Disruption гэдгийг түүээ гэж орчуулсан. Тэгэхээр хөрөнгө оруулалт бүтээлч түүэлт, creative disruption гэдгийг бүтээлч түүэлт. 2018 оны Монголын эдийн засгаас хойш бид тэр Монгол руу ингээ хөрвүүлээд түүэлтэй гэдэг. Юун дээр нөх хөрөнгө оруулалт үндэстэн гэхээр би бас аюул явцуул одоо ингээл одоо бонд авах ч гэдэг юм уу хадгаламж хийх гэдэг талаар ойлгож ирсэн бай. Тэгээд таны харж байгаа хөрөнгө оруулалт бол бүр суурьасаа юм биш үү? Хүний дотоодос эхлээд хөдөлмөр гадагшаа явдаг. Тэгээд түрүүний нөө эдийн засгийн онолоорч гэсэн ерөнхийдөө эдийн засагт хөрөнгө оруулалт бизнес босгоход хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэрийг нэг бол дотоодынхаа их усрээр буюу хүмүүсийн хадгаламжаар дотоор байгаа их усрээр. Үгүй бол гадны хөрөнгө оруулалтаас авдаг. Тэгэхээр тэрний нөгөө дотоод их усрээсээ хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулах тэр чиглэлээр бол та дэмжиж байгаа юм байна гэж ойлголоо. Гэхдээ нөгөө талдаа бол улс гадны хөрөнгө оруулалтгүйгээр явахгүй. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтын талаарх ойлголтоо цөмөрөө бас нэг зэгцтэй болгож иж дараа нь бол энэ Монгол улс хөгжих боломжтой. Бүх улсуудад бол өнөөдөр гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Гадны хөрөнгө оруулалт нь өөрөө өнөөдрийн ийм жижигэрсэн ертөнцид бол туйлын чухал. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр явах боломжгүй, Америк явах боломжгүй, Япон явах боломжгүй, Арабууд явах боломжгүй. Тэд нар гадаад хөрөнгө оруулалтыг ураад ахад бид нар гадаад хөрөнгө оруулагчтай хайрлаж, нүдний цэцгийн мэт хайрлаж хамгаалдаг тийм соёлыг үндсүүлгэж ойлгож сурах хэрэгтэй. Тэгжээж бид нар шинэ технологи оруулж ирнэ, бид нар тэгжээж өөрсдөө зөвхөн муугаар ярихад цус илгүүдэд ингээд Монгол улс өөрөө мөхөхгүй, мөнхөд орших тэр одоо Дубай шиг ингээд юм Сингапур шиг гадныхан хурж ирж амьдрах дуртай, аюулгүй сайхан, тав тухтай үр хөвгтөө өсгөх боломжтой, хамгийн сайн эрүүл мэндийн одоо үйлчилгээтэй, хамгийн сайн одоо сургуулиуд байдаг, гадны оюутнууд хурж ирж сурж Монгол залуучуудаа ингэж өрсөлдөж хурцлж бие бинийгээ тийм хөгжлийг авчрахгүй бол цөмөрөө зөвхөн одоо нөгөө өөрсдөө мөнгөө одоо хурааж агаад нүүрснийхээ орлогоор ингээ сайхан явчихна гэж байна. Тэгэхээр тэр тал дээр айгүй зөв төрийн бодлого явах хэрэгтэй. Тэрийг бол дэмждэг ухаалаг ард түмэн бид нар болох хэрэгтэй. Одоо нэг саяхан л манай байгуулагч нь аюул олон банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгмэд банк санхүүгийн байгууллагын зохицуулалт дээр нөгөө дотоодын банкнаас зээл авахыг хоригдсон. Тэгмэд гадны хөрөнгө оруулагчид ингээ хайгаад явд юм байна л да. Тэгмэд гадны хөрөнгө оруулагч нь хэлж байгаа нэ танаа дотоодын банкуд итгэхгүй байхад бид нар ягаад танад итгэж хөрөнгө оруулж их хүүсэр байршуулах хэрэгтэй юм бэ гэдэг логикоор утгаар тийм байгаа байхгүй тий. Улс нь итгэхгүй, дотоодын банкуд нь итгэхгүй байхад нэлээд их эрсдэл өндөртэй болчиход байгаа байхгүй тий гадны байгууллагууд. Тэгэхээр нөө манай хууль эрх зүйн орчин гэх юм уу зохицуулалт нэг талаасаа нөгөө талаасаа таны хэлж байгаа бид нар улс орноо хөгжүүлэх ихэд иргэд маань өөрөө их боловсралтай дэмждэг зөв зүйлийг дэмждэг тийм болж одоо хөгжиж хамтдаа өгч хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгээ сүүлийн жилүүд чи одоо ковидын дараа энэ дижитал шилжилт финтек гэдэг ингээс борооны дараах мөөх шиг боллоо. Нэг талаараа энэ айгуу сайн тий нөгөө санхүүгийн үр дэмжгээд одоо Африк гэх юм уу энэ хүн ам ихтэй газруудад одоо
санхүүгийн үйлчлэгээ чинь тэнгэрийн хоол байх чинь манайд чинь те хэд дээр нэг гар утсан дээр навчраад ирж байгаа. Тэгэхээр тэр талаараа гэхдээ сайн хажуугаар саар гэдэг шиг яг энэ одоо энэ санхүүгийн үйлчлэгээнд хэтэрхий их дижиталчилж байгаа. Финтек энэ хүртээмж нэмэгдэж байгаа нь өөрөө одоо яг нөгөө зээлдэгч гэдэг юм уу иргэндээ ямар одоо сөрөг үр дагаврыг авчирч ийж магадгүй. Та энэ талаар юу гэж боддог вэ? Яг тэр бол өөрөө зах зээл зохицуулах боломжтой зүйл дээр манай төр хит оролцож байгааг жишээл болоо гэж би харж байгаа. Төр бол оролцоогоо зохих төвшөнд байлгаа гэдэг одоо энэ залуу ерөнхий сайд очрол яриад байгаа зөвшөөрөл одоо энэ лиценз янз бүрийн хаалтуудыг ер нь багахгүй болгоё. Тэр нь бол манай энэ санхүүгийн зохицуулах тэр хороо болон энэ Монгол банкын санхүүгийн салбарыг удирдах байгаа нөхдүүдэд бас хамааралтай гэдгийг бол одоо дээр доргүй ярих хэрэгтэй. Бид нар өнөөдөр зүгээр хүчээр ингээд даатгалын салбарыг ингээд хөгжүүлэхгүй байгаа байхгүй. Шимтгэлийн тогтооцсон. Өнөөдөр татварын хажуугаар хуулиар тогтоодог татварын хажуугаар авчиад зохицуултын хөлснүүд янз янзаар ингээд бүр борлуулалтын хуваар эднэр ингээд тогтооход авчдаг. Тэгэнгүүтээ хууль гаргаж агаад эсвэл журам гаргаж агаад одоо энэ салбарыг чи ийм бизнес хийж болно, чи ийм бизнес хийж болохгүй гэдэг ингээд одоо зохицуулчихж байгаа нь өөрөө шудраг бус өрсөлдөөнийг бий болгоод нөгөө нэг өрсөлдөөн чи очиод хамгийн сайнууд нь шилэгдэж гарч ирээд томроод тэгээд хүү шинтгэлээ бууруулад ингээд ард иргэдийн нуруунд дээрээс тэр ачааллыг хөнгөлөх ёстой ажлыг баг болгочихж байгаа. Тэр асар их хэмжээний илүү өртгийг ард иргэдийн нуруунд дээр авчиж суулгаад байгаа байхгүй. Тэрийг ойлгохгүй юм урагшгүй албатууд. Тэгээд тэр Монголын хөгжлийг хойш нь чангааж байгаа энэ авилгалын асуудал. Дээр дооргүй ил тодор ингээд одоо гар цайдлахыг орон сууцны зээл авъя гэдэг ингээд залуу банкн дээр очиход нөгөө би чинь банкн дээр сайн ажиллачлаа одоо боллоо гэд хаяа явсан чинь эргээд засаг ороод 6%, 8% гэсээр хагаад тэр нь буцаагаад авилгалын тогтолцоо бий болгочихж байгаа. Тэгэхээр засаг бол өөрөө тэр оролцооны зохистой түвшин бол тодорхойлох шин. Тэгээд зах зээл өөрөө юуг зохицуулж явах ёстой байдгийг үлдээх гэсэн. Тэрэн дээр бол энэ манай улс төрийн намууд, энэ улс төрийн лидерүүд шийдвэр гаргаж байгаа нөхдүүд сайн ярилцаад тогтцол хэрэгтэй. Тэгээ өнөөдөр нөгөө хоёулаа үнэт зүйлгээд ярьсан шүү дээ. Би тэгээд нөгөө Elon Musk-ийн нэг юг санаад байдаа. Яриаг сонсч байсан. Өмнөд Африкаас манер дөрвж гарсантай Америкт очиод амжилтыг олсон. Америк Өмнөд Африкийн ялгаа нь юунд байна вэ гэсэн чинь Америкт амжилтыг үнэлж чаддаг, хүндэлдэг, тэгээд шүтэмбширдэг. Амжилттай хүмүүсээ үзэн яддаг. Баян хүмүүсээ үзэн яддаг. Амжилт гэдэг бол өөрөө хүүхдүүдтэй ингээ годомжинд явж байхад энэ гой машин унтсан явж байгаа, Ferrari унтсан явж байвал энэ ямар мундаг юм, миний хүү ийм болоор гэж ярьдаг. Манад болохоор энэ баян муусан хулгайч, муусан баячул гэдэг нөгөө амжилт гаргаж байгаа хүмүүсээ үзэн ядуулах юм одоо богино хугацааны улс төрийн эрх мэдлийн ашиг хонжоо хайсан юм тоглолтууд хит их явснаар үзэн ядалт бий болсон. Энэ нь бол нөгөө 17 оны Оросын хувьсгал шиг юм даа чинь. Өдөр ингээл дандаа нэг уур бухимдсан тэгэл одоо хэрэлдсэн би энэ рүүгөө ингээд нөгөө хараал урсгасан юм нэг юм чи өөрөө сайныг авчрахгүй байхгүй. Тэгэхээр цөмөрөө яг тэр Америкт амжилтыг үнэлж амжилтыг хүндэлж чадж байгаа баян болохын төлөө хүүхдээ ингээд дагуулж явж байгаа. Миний хүүхдүүд тэр хүнийг хардаа ийм гой машинтай энэ хүн амар шаргуу хөдөлмөрлсөн учраас эрсдлийг дааж чадсан учраас эрсдлийг бий болгож чадсан учраас амжилтаа өнөөдөр тэр үр шимээ идлээд явж байна. Чи яг ийм хүн болоорой гэдэг хүүхдэд зааж өгөх хэрэгтэй. Үзэн ядуудлаа гэвэл тэр хүүхдийн толгойд юу суух вэ гэхээр баян болох чинь шал дэмий юм байна. Би зүгээр хинт ч харагдахгүй ингээд саарал энэ мас дундаж ийм нэг хүн байгаадаа гэвэл манай улс эзэж өгчгүй. Тэгээд баян Монголыг цөмөрө босгоно гэвэл өнөөдөр нэг нь баян болоод дараа нь 10 баян болоод тэгээд нэг 20 жилийн дараа 50% баян болцсон байж байвал бид нар баян улс болох байхгүй. Нэг баянаа дандаа хойноос нь чангаагаад доороос нь буудаад ингээд яллаа цовдлоод байвал Монгол улс хичээч баян болох. Яг бол нэг өдөр бүгдээрээ баян болчихно гэж байна. 10%, 20%, 30%, 40%, 50%.
Тэрнэрүү л яв. 50% нь баян байна. Баян байна гэдэг нь одоо юу гэдэг нь 100 мянган долларын орлоготой жилдээ. Ийм сая 2 сая иргэнтэй болоо гэх тэр үед. Хүн ам одоо 2 сая иргэн жилдээ 100 мянган долларын орлоготой. Тэгээ тоцчлээ. Тэгээ тэрнэргүй л яв. Тийм л алсын хараа зорилго өнөөдөр манай улс төрчид хэрэгтэй шүү. Ийм л юмыг одоо манай энэ учрал сайт хийх ёстой. Энийний дараагийн одоо ардчсан нам байна уу, ардын нам байна уу? Удирдлага энийг хийх ёстой. Тэр нь бол нөгөө улс орны алсын хараа бидний туйлын зорилго болоод явах. Одоо зөв засаглалтай, зөв чиглэлээр тууштай байвал саяны ярьстай 3.5 сая хүний 2 сая нь тэ жилдээ 100 мянган долларын орлоготой байдаг боломжтой юу? Тэр ойрын ирээдүйд хэрэгжиж таны санаанд багтаж байна уу? Хэрвээ одоо яг хэрвээ гэдэг нөхцлүүд биелүүл. Би одоо анх 91 онд сургуулаа төгсөөд дэлхийн хамгийн ядуу улсын иргэн байсан. Монгол байсан тийм. Өнөөдөр бид нар ингээд гудамжиндаа иргэдийнх нь унж байгаа машин багтахаа болсон. Ийм том шилэн байшингууд ингээд дундаа гудамж багахгүйгээр ингээд залгаагаар нь ингээд барьцсан. Чи одоо нэг айхтар өлсөж зовоод байгаагийн шинжшүүл. Бид нар яг хойд солонгос шиг улс байсан гэдгийг санаж ах хэрэгтэй. Яг хойд солонгос шиг улс байсан. Миний багын Монгол бол эрх чөлөө гэж байгаагүй. Чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх ойлголт байгаагүй. Хэлмэгдүүлэлт явагддаг байсан. Тэгээ бүгдээрээ 600 төгрөгийн цалинтай, жигд ядуу, ижлэхэн хувцастай. Тэгээд солих гутал байхгүй. Тэгээд дэлгүүрт орохлоор гангуун хоосон. Давстай байсан. Машин ундаг хүн ганц ч байхгүй. Тийм л нэг юм байна. Уцтай айл ховор байсан. Зургаттай айл ховор байсан. Одоо л хүмүүс хүүхдүүд залуучууд ер нь их мэддэг. Тэр бол миний залуугийн амьдрал шүү дээ. Тэгвэл би өнөөдөр бүр өтлөхөөс өмнө энэ өөрчлөлтийг хардсан байхгүй. Өнөөдөр манай дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000. Энэ нь бол одоо нөө ижил гараанаас эхэлсэн улсуудыг бид нар ардаа орхицсон. Зүүн Европын улсуудын түвшинд зарим одоо хамгийн доотлын зүүн Европын Албани байна уу, Молдов байна уу, Өрмөн байна уу тэд нарын ардаа орхицсон. Төв Азийн улсуудаас ганцхан Казакийн л ард байж. Тэгэнгүүт тэрийг нэг юм уужуу байдлаар харьцангуй цаг болгож тий харьцуулж харж сурах хэрэгтэй. Эргэж буцах тухай тийм ойлголтыг бол хизээч бид нар хүүхдүүдэд өгж болохгүй. Хуучин нийгмийг санагалзуулж болохгүй. Одоо телевизээр юу гарахтаа мэдэхгүй сүлдөө зурагт хардаг айлд очиод харахлаар нөгөө өстой социализмын үед л сайхан байсан юм шиг тэр кинонуудыг гаргаж байгаа би буруу гэж үнсэнд л тийм сайхан амьдрал байгаагүй. За ингээд юу яаж байна? Сүүлийн жилүүдэд нөгөө нэг финтек дижитал шилжилтгээд банк санхүүгийн байгууллагууд, банкуд, татгалзан зээлийн оршоо гэдэг ер нь зээл олгодог байгууллагууд ингээд зээлийн оноо гэх олноор хэвлэлдэг болсон. Энэ маш олон төрлийн оноо байна л да. Зарим нь бол хэмэл оюун дээр суурилсан байна. Зарим нь статистик суурьтай. Дээрээс нөгөө оноонд одоо орж байгаа орц буюу дата өгдөл нь өөр байх шиг байна. Ингээд ер нь ингээд зээлдэгчийг үнэлээд аяв нэг юм шин систем гэх юм уу онооны аргачлал ингээ яваа та. Энэ аргачлал ер нь одоо тухайн одоо зээлдэгчийн санхүүгийн нэр хүндийг үнэлж байгаа юм болоо та энэ онооны талаар ер нь ямар бодолтой ойлголттой байдаг вэ? Нэг талаараа бас туушраа боддог шүү дээ мэт чи одоо хүний бараг үйл хөдлөлийг үнэлгээ тогтоогоод байгаа юм биш үү? Санхүүгийн зурчлал өөрөө мэдээллийн урсгал төр явж байгаа. Мэдээлэл дээр тулгуурлаад итгэлцлийг бий болгож итгэлцэл дээр бизнес явж байгаа. Тэгэхээр би зөвөр нөгөө өөрөө банк хоршоо банкус гэдэг айгүй олон юм эхлүүлж байсан Монголд. Тэгээд зөвөр ингээд инженеэр одоо хоёулаа би энийгээ танихгүй. Би ингээд хаалгачин тогшоо ороод ирж байгаа шал танихгүй. Мөнгө авъя гэдэг. Чи надад мөнгө өг гэдэг. Тэгээ чи намайг харж агаад жоохон судалж мэдээлэл цуглуулж агаад энэ урд нь юу хийж ийсэн орлого нь хэдийн, цалин нь хэдийн нийгмийн даатгал татвар төлдөг юм уу гэж ингэж жоохон харж агаад тэгээд нэг цаасан дээр гаруй хэсэг авчаад тэгээд танихгүй хүний мөнгийг өгөө явуулчих байгаа байхгүй. Одоо нөгөө банкн дээр чинь бас нөгөө талд нь гачин юм явдаг шээ.
шал танихгүй нэг юм хаяг харчаад хаалгын тогшиж ороод уттай мөнгө барьж ороод мөнгөө танихгүй хүнд өгчөөд яваад. Санхүүгийн зурчилчааг ингэж яваад байгаа юм. Тэр банкны хаяг, шошго, зөвшөөрөл, зохицуулалт байгаа гэдэг хадгаламжийн даатгалтай гэдэгт нь итгэхэд хүмүүс очоо мөнгө хийчихнэ. Тэгээд тэр банк нь очоод зөв шийдвэр гаргаад зөв хүнд тэр мөнгөний өгөөд өсгөөд өгнө гэд найдад хадгаламж хийчихэж байгаа шүү. Тэр нь болохоор очоод нөгөө чиний тэр нэг онооны систем чинь тэр банкны зээлийн мэрэгжилтэн, захирал, тэр зардал, явдал, суудал нөө мэдээлэл цуглуулах юмыг багасгаж өгч байгаа. Интернет өөрөө их өгөгдөл буюу одоо big data бол өөрөө бидний ажлыг, санхүүгийн зурчлалын ажлыг түгэж байгаа. Яг тэгэхээр би одоо инх цэцэрлэг гэдэг хүний тухай өөрөө ч мэдэхгүй юмыг ухаж гаргаж ирж бол мартцсан юм. Тэрэн дээр нь тулгуурлаад энэ хүн миний итгэлийг даах чадвартай хүн үү, мөнгөө эргүүлж өгөх үү үгүй юу гэдгийг тоцоол гаргав. Тэрийг та нар хийж байгаа. Надаас залддаг. Залгалдаг. Хиймэл оюун болвол энэ дээр нэмэгдээд ороод ирэхлээр бид нар нөгөө их өгөгдлийг очиж боловсруулах боломжтой болж. Тэгэхээр хүн суугаад уншиж боловсруулж дүгнэлт гаргах тэр том одоо тухайн хүний одоо утасны төлбөрөө төлж гин үү, цахилгааны төлбөрөө төлж гин үү, хинтээ утсаар ярьдیں۔ Хитэн Facebook найзтай юм, бүр ямар улс төрийн үзэл бодолтой юм, одоо банкнда нууц хадгаламжтай мүү үгүй мүү, тэгээд одоо дэлгүүрт ороод худалдаа авалт яаж хийдгийг, аль дэлгүүр ордгийг, аль ресторанд ордгийг. Тэгэд бүх мэдээллийг цуглуулад, боловсруулад тэгээд энэ хүн зээл авч чадаад буцаага төлөх юм байна гэдгийг маш одоо өндөр наривчлалтайгаар тодорхойлол. Тэр нь бол өөрөө нөгөө санхүүгийн зуучлалын өртгийг багах болгож. Тэгэхээр би 12% үедээ хадгаламж авчаад энэ чинь 30% үедээ зээл өгдөг байсан бол банкуд нөгөө хүмүүсийнхээ цалин хөлс түрээс одоо компьютер тоногдох хөрөмж машин бензин тос гэдэг зөндөө зардал ингээд төлөө. Тэгээд дээрэс нь нөгөө олгосон зээлийнх нь 10 төлөгдөхгүй гэж эрсдлийг оруулаад нөгөө 10%-ийг оруулаад тэгээд 12% үедээ хадгаламж авчаад 30-аар зээл өгдөг гэсэн бол энэ бүхэн химэл оюун өгцснээр 0 болвол би өнөөдөр өрсөлдөж очоод 13%-аар хадгаламж аваад 14% үедээ зээл өгчөж байна. Тэгвэл бүх сайн зээлгч над руу ирнэ. Бүх хадгаламж эзэмшигчид над руу ирнэ. Над руу гэдэг нь зүгээр жишээ болгож байгаа. Гэхдээ ирэх баг. Тийм түүхэлтийг та хэд бол бас хийхэд оролцож байгаа. Энэ нь бол нөгөө миний түрүүчээ хэлдэг энэ банк санхүүгийн салбар, хөрөнгийн захын оролцогчид энэ санхүүгийн зуучлалын мөн чанарыг технологи, интернет өөрөө 100% өөрчилж байгаа. Оронгоор нь өөрчилж байгаа. Тэгээд блокчейн технологи, ухаалаг гэрээ бол мөнгөний мөн чанарыг 100% өөрчилж байгаа. Тэгэхээр мөнгө гэдэг чинь юу вэ гэдэг асуулт. Би одоо энэ тэнд лекц уншаа одоо тэгээд чамайг тийм асуулттай бас үлдээ. Мөнгө гэж юу вэ? Мөнгө гэж юу? Нэг үгээр тодорхойл. Мөнгө гэдэг чинь өмнө бол цаас байсан тий. Дээрээс нь тоо бичсэн, аль нэг байгууллагаас гаргацсан. Тэгээд тэрэнд утга оноод байгаагаар тухайн мөнгөний үнц нь нэмэгддэг байсан. Тийм үү? Одоо ч нэг мөнгө чинь өөрөө заавал цаасан бит байх албагүй боллоо. Олон хэлбэртэй боллоо тий. Тэр мөнгөний тухай ойлголт бол нэлээд өөрчлөгдөж байгаа юм байна л да. Тийм. Мөнгөний ойлголт бол яг хаа мөнгө ч өөрөө нөгөө юмны үн цэнийг хэмжээд байгаа. Тийм. Үн цэнийг цаг хугацааны хувьд тээвэрлээд байгаа. Одоо юу гэдэг энэ цэцгийг 20,000 төгрөгөөр авчээ. Би дараа жилд мөнгөнд банк хадгалж хагаад авчиад авчих байхгүй. Цэцгийг бол нэг жил хадгалах боломж байна. Тэгэхээр тэр юмны мөн чанарыг цаг хугацааны хувьд тээвэрлэж байгаа. Тэгээд хоёулаа 8 хийж болно. Бартер хийхгүйгээр. Тэгээд үнийг тогтоочж байгаа юм чинь би яг тэр тохирсон үнийг өгөх боломжтой болчихж байгаа. Гэх мэтэр ингээ айгүй олон шин чанартай тэг үр гүйцэтгэдэг тийм зүйл байдаг. Тэгээд чиний хэлдгээр нөө цаасч байсан, зоосч байсан,
Крипточлээсэн тий. Тийм юу бүр алтч байсан, мөнгөч байсан гэдэг ингээд түүхэн айгуу сонио. Одоо л нөгөө мөнгөчин бол ер нь бол зүгээр цаасан мөнгө, зоосон мөнгөчин төв банкнд ирэхэл зүгээр өөрштэй. Төв банк гаргаад энийгээ буцаагаад авъядрвэл би энийг чинь алтаар сольж өгнө. Ингээд баталгаа өгдөг гэсэн тийм зүйлийг авчиад нөгөө цаасн дээр бүртгэл хийдэг байсан регистрийн дугаартай тоотой 10,000, 5,000 тгээ гаргадаг байсан шүү дээ. Тэгвэл тэр чинь одоо нөгөө тоон цахин болоод банкны дансанд дебет кредит гэдэг бүртгэл баг. Мөнгө өөрөө бүртгэл юм бол сайн бодвол ганцхуугаар илэрхийлвэл мөнгө ч өөрөө тоо. Тоо гэдэг чинь бол тэгвэл энэ криптографиг ашиглаад бид нар блокчейн дээр хийчихвэл төв банкны сервер дээр өглөг авалгаар бүртгэсэн бүртгэл биш. Одоо тэр журнал дээр бүртгэж штэ. Тийм юм биш. Авчиад үүлэн дээр бүртгэгдсэн мөнгийг өнөөдөр крипто гэдэг байна. Тэгвэл өнөөдөр төв банкны хэрэгцээ биднэрт байна уу? Дандаа ханшин ундаг төгрөг хэрэг байна уу? Ханшин инфляц одоо өнөөдөр Америкийн инфляц 3.3% гарч байна. Засаг улс төр нэг хүн буруу шийдвэр гаргаад ингээд миний хөлсөөрөө олж байгаа энэ мөнгөний үнцнийг алаад байгаа байхгүй. Тэгвэл айгүй ил тод хинч цаана байхгүй, улс төрийн сонирхол зорилго байхгүй. Тодорхой тооны биткойн гарцсан байгаа бол ягаад би тэрнийг авч болохгүй. Тэр чин өөрөө төгс төгөлдөр нөгөө мөнгөний шин чанарыг хадгалсан. Гэхдээ блокчейн дээр бүртгэлтэй хинч тэрнийг өөрчилж чадахгүй, нөлөөлж чадахгүй тийм мөнгийг гаргацсан байхгүй. Тэгэхээр банк хэрэггүй болж, засаг хэрэггүй болж. Энэ бол өөрөө зандал хийдэл. Тийм учраас ихэнх улсууд одоо коммунист улсууд одоо хятад жишээл хоригдсон байна. Яг бол энэ бол эрхчлөө. Санхүүгийн эрхчлөө гэж цөмөр ярьдаг шүү дээ. Тэгэхээр биткойн байна уу? Монголдо бол арткойн өнөөдөр зах зээлийн 80%. Энэ бол бид нар нөгөө нэг эрхчлөөтэй гэрэлтэй, гэгээтэй, сайхан хүн өөрөө өөрийнхөө хувь тавилангийн хувь зайны эзэн байх тийм боломжийг бүрдүүлэх нөгөө гоё ирээдүйн Баян Монгол гэрэлтэй ирээдүг босгоход одоо бидний хийж байгаа зүйл байхгүй. Тэгээд чи дараагийн подкаст эхлэхээс өмнө нэг хэдэн арткойн нэг ганц 2 сая төгрөгөөр аваад манай хувьцааг аваад хөрөнгө оруулагчуулаарай гэж өрөө. Тэгээд чамайг бас нөгөө нэвтрүүлгийг ашиглаа шууд ер нь ийм ондог хүнийг нэг аль нэг компанийн тууз тараат бус гишүүнээр өрчээ. Чи тэмдэглээд аваа. Тэгээ урилга бичгээр ирнэ шүү за. Шууд сая бол job interview бордын тууцын гишүүний интервью явуулчихлаа шүү. Тэглээ яа нэг энд подкаст хийж чи интервьюд орсон байдаг. За тэгвэл яа. Саяны юм дээр яг бичих юм уу юм уу? Уусаал тэгэл төрөлцөх юм аваад нөгөө зохицуулах байгууллагууд өөрсдөө контролыг алдахгүй тулд блокчейн юм амар дэмжихгүй үе шаттайгаар дэмжих. Хятад мэдтэл бүр хорьсон гэж шүү дээ, тий. Сонирхолтой л. За сүүлийн асуулт. За одоо ингээд энэ болохоор илүү зөвлөгөө талтай. За одоо та ингээд зөндөө олон хүмүүстэй ажиллаж байгаа. За жишээлбэл их сургуулаа төгсөөд одоо 2-3 жил ажиллаж байгаа. Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байгаа. Нэг залуухан залуу байжээ, тий. Тэр бол ойрын одоо хэдэн жилд хөрөнгө оруулагч юм Баян Монгол болохыг хүсчээ. Нэг 2-3 одоо яг хийж болохоор тий алхам та надад зөвлөөч гэж танд лифтэнд суугаад хэлжээ. Асуужээ. Тэгвэл та юу зөвлөх вэ? Нэг час хэлсэн нэг 2-3 зөвлөгөө хэлчихвэл яг бах гэдэг юм байгаа байхгүй юу? Канадын алдартай нэг юм хоккейчин байсан. Wayne Gretzky гэдэг. Тэр хүн юу гэдэг вэ? Хоккейчин бол нөө шайб цогтөг шүү дээ, тий. Шайб гэдэг нөө пак. Одоо монголоор ч юу гэдэг юм бэ тэр шайб гэх юм уу? Шайб биш, шайб гэж орсоор бол шайб гэдэг байсан. Тэр чинь монгол орчуулга нь олмоор юм байна шүү. Манайхаа. Wayne Gretzky юу гэсэн бэ гэхээр чи над шайбныхаа араас гүгээд ах ч удахгүй. Шайб чи хаана унах гэж тэр зүг рүү яваа. Тэгээд амжилт төрнө. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ ирээдүйн чиг хандлагыг нөгөө нэг мэдлэг мэдээлэл дээр тулгуурлаад олж харах хэрэгтэй. Энэ ертөнц цаашаа явна. Тэгээд ингээд явж хагаад одоо ийшээ явах юм байна, тэр цэг дээр хүрэх юм байна гэж таамаг гаргаад тэрэнд нь очиод зогсож ивэл чи амжилтанд хүрнэ гэж байгаа. Хөгжил, технологи, одоо өөрчлөлт, инновац бидний амьдралыг юу болгоод байна. Энийг бол би хийх гэж дандаа оролддог. Банкн дээр ч тэр
энэ өөрийнхөө одоо хийсэн бүх компаниуд энэ одоо муу хөлөөлж байгаа крипто, блокчейн одоо бас бүх юм нэр. Тэгээд өнөөдөр болвол би бизнесийн мөн чанар өөрчлөгдөж байгаа гэж үзэж байгаа. 17 онд краудфандинг гэдэг ойлголтыг нэвтрүүлсэн. Хүн болгон үйлчлэгээ авж байгаа банкныхаа эзэн байхыг хүсэж байгаа гэдэг өнөөдөр банкуд олон нийтийг болсон хөрөнгөний бирж дээр зарагдаж байна. Тэрийг би анх санаачилж хийсэн. Тэр нь бүр хууль болсон сүүлдээ. Тийм шүү дээ. Банкны тухай хууль тий. 20% нь одоо хуваажаа нэг эзэнтэй багсгүй 5-аас дээш хувийн одоо ингээд олон нийтийг болгоно. Нөгөө Монгол шуудангийн хөвчлөл эднэр гэл. Нөгөө хэвлэх үйлдвэрээ хөвчлөл гэдэг. Хүн болгон эзэн байхыг хүсэж. Тэгвэл өнөөдөр хүн болгон өөрийнхөө үйлчлүүлж байгаа бизнесийн эзэн байх сонирхолтой краудфанд хийж байгаа ойлгомжтой болсон. Би тэндээс бүтээгдэхүүн авах гэж бол би тэрний эзэн байна. Тэгвэл өнөөдөр хэрэглэгч эзэн бол нэг болсон юм байна. Миний хийж байгаа юм болохоор тэр лифтэн сууж байгаа залууд болохоор чи миний ажилтан биш чи миний эзэн. Чи тэгээд дээрэс нь бас манай хэрэглэгч. Тэгээд би чиний ажилтан гэхдээ би бас чиний дарга, чиний эзэн. Чи бас манай хэрэглэгч. Тэгвэл өнөөдөр нөгөө ард санхүүгийн нэгдлийн зүгээс хийгээд байгаа зүйл бол ердөө л тэр ардапа хэрэглэх болгонд оромшууллаа. Манай ажилтан бол яг л чи ийм гой боломж биш тэгээд нөгөө найз нөхөдтэй яриад тэгвэл манайхаас илүү урамшуул аваад байна. Манайх салбар байхгүй. Тэгэхээр чи манай ажилтан болчихж байна. Надаас салиа авч байна. Тэгсэн мөртлөө чи манай одоо Apex суулгангуудаа манай регистрийн дугаарыг хийнгүүт бид нар автоматар 3 ширхэг хувьцаа бэлгэлж. Тэгвэл та нар гэр бүлээр манай эзэн болчихлоо. Бүр үе дамжсан эзэн. Тэгээд чи одоо бүр маань нэг биш бол өөрийнхөө хувьцаа хүүхэд чинь хувьцаагаа эзэмшиж байгаа компаниасаа л үйлчлэгээ ав. Тэг ийм тойрог үүсгэсэн. Тэгэхээр энэ бол өөрөө дэлхийн ертөнцид хүн төрөлхтөн хувь хүмүүс бүгд хүсэж байгаа зүйл болоо гэж бодож байгаа. Тэгээ би нөгөө анх яагаад хэлсэн бэ гэхээр бид нар ажилчдаа хувьцаагаа хас банкн дээр байхад би цуглуулж эхэлсэн, өгсөн. Тэрэн дээр хүмүүс анхны хөрөнгө оруулалт нь болж байсан. Хөрөнгө оруулалтыг би ирээдүйн сайтан гэдэг хадгаламжаар 2002 онд хас банкн дээр нэвтрүүлж хүүхдүүдэд хадгаламжийн данс нээж өгч байсан. Тэд нар ирээдүйдээ сайтан болсон. Ихэнх нь нэг 5-6 сая төгрөгтэй болж 18 хүрчихсэн. Тэгээд одоо альч байгууллага дээр очиод ирээдүйн сайтан байсан хүн байна уу гэхээр тэрнгүүрээ асуулуулыг халдар. Тэр залууд тэгэхээр чи сайн нэг цацралын подкастыг сонсчих би баг бүх юмыг ярьсан шүү чам амжилтанд хүрэх гэдэг л тэр зүйлийг хэлэн дээ. Тэгэл нөө таны саяны нөө сүүлийн яриан дээрс ч гэсэн нөгөөстэй хамтдаа хөгжээ тий бултаараа хамтдаа бий болгоод хамтдаа хөгжээ баяжээ гэдэг тийм бас утга санаал өвчтөй өнөртөж जैन. Тэгээд өнөөдрийн подкаст нь миний бидний урилгыг хүлээж авч ирсэн маш их баярлалаа. Тэгээд Сайскор подкастыг үзэгчдээ дараагийн дугаараараа дахин уулзъя гэж хэлээд өнөөдрийн дугаараа өндөрлөе. Баярлалаа.